Сонсогч та бүхэндээ нойрон мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За өмнөх 2 дугаараараа сураггүй алга болсон хүүгийн талаар хүргэж исэн бол өнөөдөр арай гэгээлэгт хүүхүрхий гэж бодлоо. Хөгж тайгаад 3 хоног төөрөөд эсэмэнд олдсон ингэцэл охины түүхийг та бүхэндээс хүргье. Одоогоос 7 жилийн өмнө Хөвсгөл аймгийн их хуул суманд 6 настай инхцүүл охин гэрээсээ төөрч ар гэрийнхэн нутаг нугийнх нь түүнийг 3 хоногийн турш хайсны эцэст тайгаас олж байсан билээ. Өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээр Хөвсгөл аймгийн их хуул суманд очиод байхдаа инхцүүл охинтой уулзаж тухайн үед юу болсон талаар ярилцахыг хүсгээд алимны буур шиг улаахан хацартай сэргэлэн цаваа нүдтэй жаахан охин инэв хийлэн манад ирсэн хүн бүхэн л энэ талаар асуух юм. Сургуульд орсны дараа багш нар ангийнхан гээд зөндөө хүн намайг тэр тухай ярьж өгөөч гэсэн. Гэхдээ би цөөхөн хүнд санаж байгаа юм а ярьсан гэв. Ингээд инхцүүл охин гэрээсээ яагаад төөрсөн ойд 3 хоног хэрхэн амьдарсан талаарх яриаг хүргэе. Инхцүүл одоо 13 настай. Төөрөх үедээ тэр бээр 6 настай байв. Охины аав ээж хэдэн хүүхдийн минь буян заяа тушиж охиноо эсэмэнд олсон шүү. 3 хоног алах болоход нь их айж байсан. Амьд минь долдоосоо амьдал байж байдаг юм шүү гэдэл хайгаад байсан да гэж ярьсан юм. Охин нохоогоо чонтаа андууран айж гүйсээр төөрчээ. Хөвсгөл аймгийн их хуул сумын малчин Үлзий Батынх Хуштын мод гих газар 2013 оны 8 дугаар сард намарчиж байж. Удам дамжсан малчин Үлзий Бат сумынхаа 1000 малчтын нэг. Тэднийх 5 хүүхэдтэй юм байна. Харин ойд 3 хоног төөрсөн охин инхцүүл 4 дахь хүүхэд нь. 2013 оны 8 дугаар сарын 22-нд гэрийн эзэн Үлзий Бат сумын төв рүү нэг хүүхдээ дагуулan мотоциклтэй явж. Харин 2 том хүн адууга хурааж дэлгэхээр яваад эцгөө байж. Гэрийн эзэгтэй оюун гэрэл болон инхцүүл 3 настай байх хүүхдийн хамт гэрээс ихэд үлдэж. Гэтэл үнээ сайх цагаар буюу цагаан гэгээд тасрах үеэр тэнгэр муухаарч баруун хойноос хар үүл бүрхэн бороо орж эхэлжээ. Сүүлийн хэдэн жил ороогүй азархан бороо хувангаар цутгаж байгаа юм шиг л хүчтэй асгаж, аянга тачигнаж, цахилгаан эн тент гялсхийн цахиж эхэлсэн гин. Энэ үеэр цэрүүхэнд бэлчиж байсан хонь ямаа хошуурч урууцсаар хөдөл давсанд ээж охин хоёр араас нь явган гарчээ. Охин тэр болгон ээжтэйгээ хамт яваад байдаг гэж энэ удаад цуг явсан байна. Их хуул сумын ой ховч араатан амтнаар дүүрэн. Тэр тусмаа хээрийн амтан болох чон илбэг. Азархан бороо хүчтэй салхинд торох юмгүй урууцсан хонь ямааныхаа араас ээж нь явж тогтоож үлдээсэн хэсэг хоноо инхцүүл охин нохооныхаа хамт харж үлджээ. Цахилгаан захих гэлбаанаар тогтсон хонь уруудаж нохоонууд гэлбаанд ногоорох нь чон шиг харагдсан тул охин ч ээжийнхээ явсан зүгт гүйсэн байна. Азархан бороо асгасан хിവэр л ээж. Охиноо хайж нэрээр нь дуудаж гүйсээр ээж нь ч төөрөв. Тухайн өдрийнхөө 20 цаг болж байхад охины ээж оюун гэрэл хоньноо туусаар гэртээ ирсэн байна. Тэрбээр гэр нь ойрхон байсан учраас охиноо гэрлүүгөө орсон байх гэж бодож явжээ. Гэртээ ортол баг охин нь орон дээрээ унтаж инхцүүл алга байж. Охиноо гэртээ ирээгүйг мэдүүд цуваа өмсөд нэмгэн цамцтай гарсан охиндоо дээл аваад араас нь гарч. Тэрбээр охиноо хоолоогоо сөөтөл дуудаж морио цуцтал давхисны дараа сумын төв рүү хил өгөх хэрэгтэйгээ мэдэж утасны сүлжээ барьдаг уулан дээр гарсан боловч холбогдож чадаагүй байна. Заахалтын хүнд адуугуу тууж аваа атуучинд гээд замдаа таарсан бүхнээс охиноо сургалж захисан гин. 24 цагт тэг 5 минутын үед сумын төвд байгаа ах дүү нартай онцгой байдлын газрын албан хаагчдад охиноо алга болсон тухай хил дуулгаж чаджээ. Үлзий Батынх их хуул сумын төвөөс 40 гаруй километрт намарчиж байсан бөгөөд мэдээлэл ирсэн даруйд 7 аврагч сумын төвөөс охины аавыг машиндаа суулгаад ирсэн байна.
Үлзий Батынхтай ай сагалт байдаг нутгийн иргэд аврагчдтай нийлэн 3 баг болоод ойр орчмын нутгаар үүр цайтал самсан байна. Гэвч охин усан тайсан чулуу шиг л алга болж. Охин тухайн үед дан цамц тод ягаа өнгийн өмд Кэттэй байжээ. Охины ээж оюун гэрэл эрлийн багийнхан ирж өөрийг нь олох хүртэл ганцаараа хайсаар л байж. "Миний охин хаана байна? Инх зулаа" гэдэл хоолоогоо сөөтл хашгирсаар хөвчийн модон дундуур зүгөө мэдэхгүй зөндөө гүйж. Тэрээр үгээр хэлхий аргагүй хэцүү юм билээ. Яах гэж орхиж явав даа гэж өөрийгөө зэмлэж бодохоос өөрийг хийж чадаагүй. Энэ модонд орчихсон юм болов? Тэнд байж байгаа юм болов? Уйлжгүйсээр хааны газар бахардаж унаад нохоо шувууны хоол болчихоогүй байгаа даа гэд элдв юм бодогдож байгаа юм. Ер нь л дэлхийн хүмүүрчих шиг хамаг юм алдчих шиг л болсон. Ингэж аавахтаа өөрөө төгсчихсөн. Дүүтэйгээ булаацалдаж мөн барьдаг булцгар гар нүдэнд харагдаад дотроос юм аваад явчих шиг л болж байсан. Охиноо л олох юм шүү. Олохгүй бол би буцахгүй гэж өөртөө хэлж. Модны хонгил олоод орчихсан байгаасаа гэж их залбирсан. Химэн ярив. Тэр үед 10 алхмын цаадах зүйл харагдахгүй болтлоо манан буусан байсан гин. Бороо хувангаар асгаж байгаа юм шиг л их устай. Инх зүйлийн аавч морой унаад ууланд гарсан байна. Хашгираад л тавхаад байсан гин. Сүүлдээ унаж явсан морь ницэж явган явж эхэлж. Хүн амтан бараг явдаггүй хөвч тайгын их өвсөн дунд утлаа арай чамаа өргөнд хилж байхад хүүтэн бороо нэрмээс хийх шиг цутгаж байсан нь хамгийн хэцүү даваа байсан тухай ярьж байв. Бүх хувцаснорж хүүх харахгүй болтол жиндээж хүндэрч байсан ч бид дуу гархан охин минь бидний дүү сонсоод айчихвэ гэхдээ арай айдуугаар дууцаар явсан гэж ярьлаа. Эрлийн багийнхан эн тентгөө буу тавьж хашгирч хээрийн амтан үргэж авчээ. Охиныг эсэн мэнд олохгүй гэж лам бөөнөр хэлжээ. Ийхүү өөр цайж өглөө болов. Гэвч тэнгэр бүрхэг хിവэр. Хүчтэй орж байсан бороо баг зэрэг намтсан ч зүсэрсэн хിവэрэ. Эрлийн багийнхан эхнээсээ Үлзий Батынд буцаж цуглав. Бүгдийнх нь хувцас нороод усан гүзээ болчихсон ууланд яваад их ядарч. Аймгийн төвөөс засаг даргын тамгын газрын төлөөлөл ирэлж явах арга гаруй хүний хамт ирсэн байна. Нутгийн иргэд сумаас ирсэн аврагчтай нийлээд 100 гаруй хүн охиныг үргэлжлүүлэн хайсан бөгөөд алга болсон газраас хаашаага 30 км самсан боловч усангүй. Бут, сондуул, нүх, модны хонгил, жалах хад, уул гээд их өвсөн дотроос зүү хааж байгаа юм шиг л хайсан байна. Энэ хугацаанд хүүтэн бороо зүсэрсэн хിവэр л байж. Охины ар гэрийнхэн 2 дахь өдрөөс бүр хэцүү байдалд орсон байна. Тэр тусмаа ээж нь яах гэж охиноо хаяад явв гэж уйлан ухаан санаанд диндүн болоод галзуурах төхөж эхэлсэн байна. Эрлийн багийнхны зарим нь мэрэгэн түргэн хүмүүст үзүүлж. Зарим нь лам руу явж үлдсэн бүү дээр очижээ. Ихэнх үзмэрч амьд олдохгүй юм байна. Лус хилэгнүүлжээ, уул усаа харахад химээж байсан гэдэг. Харин нутгийн нэгэн удхан гэрийн чинь байгаа зүгээс баруунтай харагдаж байна. Дулаан газар гараараа оролтоо сууж байна. Их сэргэлэн хүүхэд юм. Амийг нь бүхэлж өглөө. Тэнгэр гэгэрч бороо намжихаар олдно гэсэн байна. Охиныг амьд хэмээн хэлсэн сэтгэлд нь жаахан уужирсан ч эрлийн баг дахиад л уул руу гарчээ. Гэвч ололгүй 2 хоног. Ирлээ зогсохоор болов. 2 дахь хоногоос эрлийн багийнхан эхнээсээ явж эхэлжээ. Тэд охиныг амьд олно хэмээн найдвар тасраад буцаж эхэлсэн байна. Үлзий Батынхаас километр хүрэхгүй зайд их модтой уус байдаг аж. Ганцхан байдлын газрын албан хаагчид болон нутгийн иргэд охиныг олдгоос өнгөрөв бололтой хэмээн эцэг эхт нь хэлхээсээ зүрхшээ. Ингэсгээд ирлээ отглох уу да гэсэн байна. Гэвч инх цулийн ар гэрийнхэн болон 30 гаруй хүн ирлээ үргэлжлүүлсээр байж. Охин алга болоод 3 хонжээ. Өглөө болж нар мандсан үед гэрийн эзэд 2-3 хоног нүдний хор гаргаагүй шахам эрлийн багийнхныг хооллож ундлахаар гэрлүүгээ эргэж хонь гарган цайсан байна.
Нэгэн бөө ээж нь уулнаас буухгүй уйлаад гүгээд ах юм. Нулимс нь охиныг чинь хаачгаад байна. Битгий уйл сүү цагаан эдэг хангаад л хийдэг өрг гэснийг санан тэнгэр хангаадаа цацал өргөж залбирчээ. Энэ үеэс тэнгэр цэлмэж таарсан байна. 3 өдөр тасралтгүй уйлгансан тэнгэр энд тэндээ цоорон цэлмэж эхэлжээ. Ууланд үлдсэн гэрлийн багийнхан гэрлөөгөө буцах гэж байтал амгалан хэмээх нутгийн залуу та хэд хөдөлж бай. Бид хоёр энүүхэн хаваар харчхаад араас чинь давхаад очигээд модны зах руу оржээ. Амгалан юм үзэж хардаг хэмээн нутгийнхан нь алдсан мал тэргүүтэй зүйлсийн сургийг түүгээр гаргуулдаг байсан аж. Хамт яваа хүндээ амгалан ийшэл байгаа юм шиг мэдэгдээд байх юм. Худлаа биш байгаа та гэсээр явсан аж. Тэдний охины нэрээр хашгиран дуудаж автал нэгэн бүдүүн модны ёроол юм хөдлөх шиг болжээ. Лавшруулан харвал охины ягаа өмд цухаж байсан. Тэгээд мориноосоо буун төхөжчөөд "Их цулаа, амгалан ах нь таниж байна уу?" гэтэл модны хонголоос охин шурган гарч ирээд хүзүүдэд авч. Хүзүүнээс нь тас тэрвэрч нилээд уйлсны дараа амгалан охиныг дээлэндээ ороо тэрврээд гэрт нь хүргэжээ. Охиныг олсон газраас гэрийг нь хүртэл 10 гаруй километрийн зайтай. Ингэж 6 настай ээжийнхээ өврөөсч гарч үзээгүй нэлх охин хөвч тайх дунд 3 хонсны эцэст олдов. Олсон дараа сумын эмч түүнийг үзээд "Зүгээр байна. Юутаач халаасан шар тосоор бүх биеийг нь илж өгөөрэй" гэсэн байна. Шар тосоор тослуулсан нэлх амтан ээжийнхээ өвөрт сэтгэл амар зөндөө унтсан гин. "Намайг 2 гөрөөс хамгаалсан байхаа. Айж төөрч 3 хонсон тухайгаа охин нэг харсан чинь ээж намайг бүрэгчтэй орхиод явчихсан байсан. Бүрэгдээс айдаг болохоор ээжийн араас гүйсэн юм. Тэгээд тэр үед бүргэд биш чон зогсож байх шиг санагдсан. Тэгээд л гүйсэн. Мотон дундуур гүйж байхдаа их таарсан. Нэг модны дор орсон. Тэндээ бороо намтахыг хүлээж яасан чинь унтчихсан байсан. Сэрсэн чинь миний хажууд 2 гөрөөс хөвтөж байсан. Тэр 2 намайг хамгаалсан байхаа. Бороо намтахаар гэрлүүгөө явандаа гэж бодож байсан ч ахаад унтчихсан байсан. Сэрсэн ч бороо орсон хэвээрээ л байсан" хэмээн ярив. Түүний энэ ярихыг сонсож суусан ээж нь "Миний охины буян заяа түшиж гөрөөс хүртэл манаж амьд үлдсэн байх. Тэнд хайж авсан бараг бүх хүн осгохоо алдаж нэрмэл арх шар тостой ууж дотроо халаах нь халааж явсан. Тэгэхэд миний охин огтхонч таараагүй байсан шүү дээ" хэмээн ярив. Тэр үед их айсан уу? Ихэнхдээ унтсан болохоор их айгаагүй. Гэхдээ шувуу янз бүрийн чимээ гарахаар айхтаа нөхөндөө улам шигдэж байсан. Зөндөө уйлсан уу? Уйлсан. Гэхдээ аав ээж хоёрт их уйлаагүй гэж хэлсэн. Тэнд байхдаа юм идсэн үү? Борооны тогтоол уснаас жаахныг уусан. Бас минийх нуугдж байсан модны хажууд зөндөө жимс байсан. Тэндээс жаахныг аваад модныхоо дор орсон. Харагдаж байсан мод чинь яг ямархуу мод байсан бэ? Төсөөлөд яриад өгөөч. Их том мод. Яг би багтахаар жахаан өгдөөр нь гарсан байсан. Аав ээж тэр нүхийг модны хонгол гэдэг гэж хэлж өгсөн. Тэнд их дулаахан борооны ус модны гадуур урсаж байсан. Тэндээсээ гарч гэрээ хай гэж бодсон уу? Бороо намтахаар хайна гэж бодож байсан. Гэхдээ тэрнээс өмнө аав ээж хоёрын айл нэг нь намайг олчхол байх гэж бодож байсан. Нутгийн амгалан ахыгаа очиход айсан уу? Хүн дуурах шиг болохоор найсандаа нөхөндөө улам шигдсэн. Тэгэхдээ чимээ гаргасан байсан. Хэрвээ чимээ гаргаагүй байсан бол намайг олохгүй байсан байх та. Чамайг олсны дараа чи зөндөө уйсан гэсэн тэр үед юу бодогдож байсан бэ? Мэдгүй байна. Чи ойд олон ямтаг харсан уу? Бас амьтдын олон янзын аваа сонссон уу? 2 гөрөөс миний байсан модны хажууд зөндөө удаан байсан. Бас туулаа харсан. Гэхдээ өмнө нь туулаа харж байсан л та. Одоо нохоноос айдаг хэвээрээ юу? Хэвээрээ. Гэхдээ одоо бол юуч болсон хаашаач гүйхгүй гэж боддог. Тэрээр бүтэн 3 хоног хүтэн бороонд огтхонч нороогүй байсан бөгөөд модны хонгол бороо орох үеэр их дулаахан болдог байна.
Хэдийгээр охин айгаагүй гэж гэрийнхэндээ хэлж байсан ч нүд нь хавдаж зөндөө уйлсан байсныг ээж нь ярьсан юм. Аймаг сумын онцгой байдлын аврах тусгай ангийн 7 машин, нутгийн иргэд болон ах トゥ хамаатан садных нь 10 гаруй машин, 35 мотоцикл, 160 гаруй иргэний оролцоотойгоор уг гэрлийн ажиллагаа үргэлжлсэн байдаг. Охиноо 9 минут болсон аав ээж хоёр нь сайхан сэтгэлд ирлийн багийнхныг 7 хоногийн дараа гэртээ урьж цайллага хийсэн гэсэн. Мөн хайртай охиныг нь болохоор хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нутгийн залуу амгаланд ч гарын бэлэг сэтгэлийн үгээ хэлж одоож ай сайхалж явдаг байна. Инх цул охин өдгөө Ихүү сумын дунд сургуульд суралцж байгаа. Тэрээр ангийнхаа тэргүүний сурагчдын нэг бөгөөд гэртээ ч хамгийн хэрсүүн гэдгийг аав ээж нь бахархан ярьж байсан юм. Ээжийнхээ өврөөс гараагүй нийлх охин хөвч тайгаад 3 хоног төөрсөн ч 9 минут болтсон гигийн түүх ийм ажээ. Химэн эргэлт цэгийн мен дээр гарсан мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Энд хүрээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.